Эрхэмлэгчтэй та бүхэнд өчигдөр төргий Монголын үндэсний олон нийтийн телевиз уран бүтээлийн 6 дугаар нэгдэл гэрлэлт сон хөтөлбөрийн 2013 оны 1-р сарын 9 буюу 5 гаруй дугаар та бүхэндээ хүрч байна. Ингээд эрдэнэ таратан чимэг. Баярлалаа. Өчигдөр үзэгчтэй өч болгон бидний гэрлэлт сон хөтөлбөрийг сонгон үздэг хөдөө орон нутгийн бүх үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ бас баярлсан талхаснаа хэлэх нь зүйтэй хаа гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн хөтөлбөрийн дараалаас бас үзэгчтэй танилцуулбал ямар вэ? Ер нь гэрэлтэй цог хөтөлбөр одоо өдөр болгон өөрийн гэсэн өнгө аястай өнгө төрөлтөй явдаг тийм. Өнөөдрийн хөтөлбөрийн дараалал 5 гаруйгийн хувьд бол одоо дэлхийн театр болоод үдшийн театр гэсэн одоо болонгууд бас манай өнөөдрийн хөтөлбөр багтдаг байгаа. Тэгэхээр өнөөдрийн хөтөлбөрт маань дэлхийн театрын одоо мэдээлэл багтсан байгаа. Мэдээлэл зочин маань бидний таамаглаж байна тийм. Тэгэхээр үдшийн театрын бас мэдээлэл бас багтсан байгаа гэдэг хэлэх нь зүйтэй байгаа. Тэгэхээр юуны өвөнд бас зочноо танилцуулъя. Дуучин Болор Уянг өнөөдөр бас хөтлөгч төвсөн төгс битээртэй өөрийнхөө уран бүтээл нь өөрийнхөө хийсэн ажлаас танилцуулж уран бүтээлийн тухай ярьж заа мөн бас манай хөтөлбөрийг дуустал хамтаа болно. Ингээд Болор Уянгийн хувьд өнөөдөр юу яаж өнгөрөв? Ер нь ажлын ачаал их байв уу, стресс их байв уу? Яаж вэ? За үзэгчтэй чимэн төргий та хоёртаас чимэн төргийа. Тэгээ өнөөдрийн хувьд бол ачаал бол жоохон их ойрд бол ачаал ихтэй байгаа. Өглөө ажилдаа явна бас шууд нэвтрүүлгүүдэд оролцох те телевизээ янз бүрийн тэгээд бас дуун бичлэгийн студиудаар одоо дуугаа бичүүлэх гэдэг янз бүрийн ажил ихтэй байлаа. Тэгээд цомог гаргасан учраас цомог гаргасныхаа одоо өдөрлөгийг одоо нээлттэй янз бүрийн тийм ажлууд ихтэй орж явж байна. Уран бүтээлч хүнд бас нэг өөрийнх нь хийсэн ямаараа үзэгчтэй хүргэх ганц нэг арга бол цомог байдаг. Тэгэхээр дуучин Болор Уянг бол дурсын дуулын нэртэй ийм цомог гарсан байна. За гэхдээ энэ цомогод бас нэг өөрийнхөө уран бүтээлийг хийгээ зогсоогоо бас нэг онцлогтой байгаа тийм. Тэгэхээр энэ тухайс үзэгчтэйгээ хуваалцаач. За би 2004 онд бол анх өөрийнхөө уран бүтээлийг яг би дааж эхэлж хийжсэн. Тэгээд мэдээж хүн болгоны мэддэг учирлыг шиг дууг дуучин Эрдэнэ цэгсэн манд дуулдаг байсан тий. Тэгээд тэр дуугаар бол анх дуугаа уран бүтээлийн гарааг бол эхэлжсэн. Тэгэхээр үзэгчид сайн мэдэх байхаар тий. Улсын филармоны госолдууч мэрэгжлийн эстрадын мэрэгжлийн дуучин тэр үед ярьдаг байсан Эрдэнэ цэг. Тэгээд учирлын хорвоо учирлыг шиг гэж дууг нь тий. За чамайгаа оллоо гэдэг юм одоо намуун байгаль гэж зүрхэн чулуу гэдэг. За 80-аад 90-ад оны үед байхаа. Тэр үед одоо ийд манай үзэгчдийн сонсогчдын дуулах дуртай сонсох дуртай дуунуудыг одоо ч хүмүүс дуулж байсан тийм сайхан сэтгэл сонсон дуунууд байдаг. Тэгэхээр энэ дуучны тухай энэ дуучны дууг бас сэргээх гээд энэ дуучныг олон таниулах гээд хийсэн уран бүтээлийн бас үзэгч таниулах гэж ийм цомог гаргасан гэж ойлгож байна тийм үү? Тэгээ 2006 онд бол би яг анх өөрийнхөө одоо яг шинээр өөртөө яг зориулж зохиолгосон тий өөрийнхөө дуутай 10 дуутай CD гаргаж ирсэн. Одоо бол энэ онд бол би Эрдэнэ цэгчийн дуунууд нэг хэсэг ерөөсөө явхаа болцсон тий FM радиогоор ч юм уу эсвэл телевизээр өөрх нь одоо тийм тухайн үеийн бичлэг ч юм уу тий гарахаа болцсон байсан. Тэгээ яг багаасаа одоо тэр дуу хүний дууг дуулдаг байсан. Учирлын шиг дуугаар янз бүрийн тэмцээн уралдаанд ордог байсан гэдэг утгаараа ер нь энэ хүний дуунуудыг тий цаашдынхаа одоо сонсогч үзэгч нартай үлдээх зорилготой энэ хүнийг дуугаар нь мөхрүүлэх зорилготойгоор энэ цомгийг одоо гаргасан байгаамаа. Ямар гоё баяр. Цэцэгсийг тайлбарлаж чамайг араадаг. Цэнхэрдийн өнгөн тоёдосяа. Анираахан бүлээх борооны дэслүүд боо. Навчин чигэрдэн тосон дэдазя. За маш баярлалаа. Тэгээд өргөжлүүлэн бас зочинтойгоо ярилцсан. Сайхан хамттай ярианд бас хүрэх байх үзэж болно банд таалагдах. Тэгээд гурлаа хөтөлбөрөөс өнөөдрийнхөө дэлхийн театр болонгийн мэдээлэл өгье. Өнгөрсөн одоо 12 оны дундуур бас одоо дэлхийн театр болонгаар Чехийн талаарх мэдээлэл хүргэжсэн. Чех одоо амьдрал уран бүтээл өөрийнх нь намтар уран бүтээлийн талаарх мэдээлэл хүргэжсэн. Өнөөдрийн хувьд одоо ямар мэдээлэл хүргэх билсэн баа вэ? Тэгэхээр гэрэлтэй цог хөтөлбөр одоо орой болгон үзэгчдэд өөр өөрийн өнгө аястайгаар нь болонгуудаа хүргэдэг, хөтөлбөрөө хүргэдэг. За 5 гараг болгонд бид театрын тухай мэдээллийг хүргэдэг, театрын ертөнцөөр үзэгчтэйгээ аялуулдаг. За өнөөдөр болохоор дэлхийн театр болонгаараа Оросын алдарт зохиолч Чехийн Инторын цэцэрлэг хавчуулгын тухайс үзүүлж мэдээлэл өгөх гэж байна. За анх 1904 оны 1 сарын 17-нд Москвагийн Орон сайхны театрт тавигдчихсэн юм түүхтэй Инторын цэцэрлэг жүжиг мэн.
Тэгэхээр энэ жүжиг одоо бас маш олон хэл дээр орчуулдан гарсан. Олон орнуудад бас тавигдчихсэн найруулагчид тий өөрөөхөө өнгө төрхөөр тавьж исэн. За интернет цэцэрлэг жүжигийг найруулан тавьсан анхны найруулагч гэвэл Станиславский, Немирович, Данченко гэж найруулагч анх тавьж исэн юм байна. За Раневскийн дүрд бол анх Чеховын эхнэр Ольга Ленардовна Книпер тоглож исэн түүхтэй юм байна. Яг зохиолч одоо жүжигийг олон орны олон театрт олон найруулагч өөр гэсэн өнгөсөөр тавьж байгаа юм уу? Өөр гэсэн одоо өнгөсөөр өөр гэсэн тэр улсынхаа одоо онцлог ч юм уу нийгмийн байдлыг бас хад тавьд юм шүү. Тэгэхээр Монголд юу хэдэн онд анх тавьж исэн болоо? Монгол тавьж исэн. Монголын драмын театрт анх 1963 онд Мушка гэж найруулан тавьж исэн юм байна. За зураачаар нь болохоор ардын зураач дор шулмгай ажиллаж исэн байна. За мөн гол дүрийн Раневскийн дүрд ардын жүжигчин Ханц Суранга тоглож исэн. Төвхтэй идэг юм байна. За харин сүүлд 1984 онд ардын жүжигчин Мөхтөрч найруулан тавьж за зураачаар нь төмөр хуйг ажиллаж исэн юм байна. За гол дүрийн Раневскийн дүрд ардын жүжигчин Хамхууга тоглож исэн. Бас ийм төвхтэй байт юм байлээ. Тэгэхээр энэ Инторын цэцэрлэг гэдэг жүжигийг одоо яагаад ингэж нэрлэх болсон юм бэ? Бас сонин тий. Та урд сонсч ирсэн үү? Харин сонсч ирсэн байна Инторын цэцэрлэг гэдэг. Үзэж яг бол яг үзэж байгаагүй. Ер нь бол сонсч ирсэн. Бас нэг сэтгүүл дээрээс уншиж ирсэн юм байна. Тэгэхээр сонирхолтой манай үзэгчид ялангуяа тийм театрын жүжиг үзэх дуртай үзэгч маань энийг ихэнх нь мэдэх байхаа гэж. За мэдэхгүй үзэгчдээ бас бачсан мэдээлэл өгөх зорилгоор энэ жүжигийн тухай хэрхэн яаж бүтсэн, яагаад энэ нэрийг өгөх болсон, яагаад энэ жүжигийг бичих болсон гэх мэдээллийг бас үзэгчдээ хүргэж бодож байна. Дараа нь харин цашинтайгоо яриагаа үргэлжлүүлье. Дөрөвдүгээр зууны соёл урлагийн соён гэгэрүүлэгч, найруулагч Станиславский нэгэн дурсамжинд зохиолч Чеховын тухай дурдсан байдаг юм. Бид тайзан дээр жүжигийн сургууль хийж байтал Чехов үзэгчдийн танхимд орж ирээд найруулагчаа би жүжигэндээ нэр олчихлоо. Үнэхээр гайхалтай нэр. Энэ нэрийг өгөх гэж би ямар их шаанж байсан гэж Инторын цэцэрлэг. Тань таалагдж байна уу? Гэд их л баярлсан. Нүднээс нь оч гэрэлтэж байсан юм. Харин надад тэр нэр нь тийм ч их сайхан санагдаагүй. Чехов өөрөө үсгийн хэллэг, үгийн дуудлага нэг л болж өгөхгүй байна. Жүжигчид маань Вишневый биш, Вишнёвый гэж хэлвэл үзэгчийн чихэнд их сонсголонтой сонсогдно гэж хэлж илээ. Уг жүжигийн үйл явдал хаврын нэг өдөр Раневский хэдэн жилийн дараа өөрийн 17 настай охины хамтаар Францаас Орос руу ирж байгаагаар жүжиг эхэлдэг. Тэдний дүү Гаев өөрийн үржилж авсан охин Варетагаа төмөр замын станц дээр тосч авна. Мөнгөгүй болсон Раневский өр зээлээ төлөхөд хэцүү болсон учраас эдлэн газар Инторын цэцэрлэгээ зарахад хүрдэг юм. Раневский танил худалдаачин Лопахинтай уулзахад тэрээр Инторын цэцэрлэгээ газар тариалан эрхэлдэг хүмүүсэд зарах тухай зөвлөдөг юм. Раневский өсч төрсөн залуу насаа өнгөрөөсөн хүү Гришнага нутаглуулсан газраа зарахад хэцүү санагддаг. Гаев Вареч гэсэн сэтгэл эмтрэн эдлэн газраа зарж болохгүй харин Ярославд байдаг баян эгчээсээ мөнгө зээлье гэж хэлнэ. Хоёрдугаар хэсэгт Лопахин Раневскийг эдлэн газраа зарахыг шавдуулна. Харин философч багш Трофимов өөр үзэлтэй нэгэн Орос улсын ирээдүйн тухай, ад жаргалын тухай, шинэ хүний төлөвшөлтийн тухай Гаев Раневскийд тайлбарлан Лопахинтай маргалддаг. 3 дугаар хэсэгт Гаев Лопахинтай хот руу эдлэн газраа худалдан авах хүн хайхаар явдаг. Лопахин буурчин газрын эзэгтэй Шарлоттай Гаевыг танилцуулан бүжиглүүлж зочдын хүлээн авалт хийн. Хүлээсэн Раневский Гаеваас Инторын цэцэрлэгийг найдвартай хүн Лопахин худалдан авах болсон тухай сонсоод сэтгэлээр ундаг. Төгсгөлийн хэсэгт Раневский, Гаев, Варя, Аня зарцнаар тэдний амьдрал их зүйлийг өгүүлэх газраа орхих болсондоо сэтгэл шулуудан салах ёс гүйцэтгэн шинэ амьдрал эхлэхээр явцгаадаг юм аа.
хамтын нүчийг өнгөрүүлж үзэгчдэд баярлалаа. Дуучин Эрдэнэ цэцгийн арга гэр үр хүүхдээ нуулж ирсэн үү? Нэг охинтой гэж сонсч ирсэн. Тэгээ би уцаар холбогдсон. Одоо ихчтэй. Тэгээ бас ихчийн нөхөргөө хатан махан бас надтай ярьсан. Тэгээ бүгдээрээ бас баярснаа надад илэрхийлсэн. Тэгээд охинтой гэж би сонссон. Би өөрөө уулзаагүй л дээ. Тэгээ одоо өдөрлөг дээр ч юм өдрлийнхаа дараа Сидней Баяр гэж бицэн тоглолт хийх бодолтой байгаа. Тэгээд тэрэн дээр магадгүй би угаасаа өөрөө шүү дээ, тэгэхээр ирэх баха бас нөгөө гадагшаа тэтгэшээ явах ажил ихтэй байгаа гэж надад хэлсэн. Тэгээд ямар ч байсан надад баярснаа илэрхийлсэн, ямар их одоо гоё ажил хийсэн, буянтай үс хийсэн бэ баярлалаа гэж хэлсэн надад. Тэгэлгүй яах вэ? За болоорынхтай маш баярлалаа. Сонирхолтой бас хуучны дурсамжийг сэргээж үзэж шаланд маань бас сонирхолтой одоо түүхийг ярьж өгсөн баярлалаа. Уруулаар түр ярьслаа хойш нь тавиад дараагийнхан одоо болон гэж бодож байна. Тэр өнөөдрийн манай хөтөлбөрт орж байгаа дараагийн болон бол Үчийн театр болон орж байгаа. Үчийн театр болонд маань ямар одоо уран бүтээлчийн талаар мэдээлэл өгч байна. За тэр манаас очин ч бас мэдчихэж байгаа хаа. Улсын драмын Эрдмийн театрын залуу жүжигчин ганц зэг өнөөдөр Үчийн театрын зочноос өргөдөн оролцож байгаа. Тэгээ сарны нулимс гэдэг манай үндэсний олон нийтийн телевизийн олон ангид жүжиг. За өдрөдрийн нар гэдэг манай олон ангид кинон дээр бас тоглосон байгаа. Орломоо гэдэг жүжиг, Ану хатан жүжигийн сүүлийн үед бол залуу жүжигчин бол маш уран бүтээлээ ол зомогтой байгаа. За энэ жүжигчдийн хийсэн уран бүтээлээс жүжигчдийнхээ бас амьдрал уран бүтээлийн сонниос үзэгчдэд танилцуулбал хөрвөл ер нь ямар вэ гэж бодож байна. Ингээд цааш нь яриагаа өргөжлүүлээ та цааш нь. За драмтай ингээд Үчийн театр болонгаа хүлээвцгаая. Ахарун сууж чамайг аргалаа ганцхан алтан чагтаг минь та хамгийн анхны уран бүтээл гэвэл найруулагч Наранбаатарын Нууц амрагч нь бол их нэг орчин үеийн оюутан залуусын сэдвтэй ялангуяа яг одоо жүжигчний ангийг төгсөж байгаа урлагийн сургуулийн оюутнуудын төгсөлтийн хонхны баяр болоод хүний амьдралд хамгийн одоо үнцэнтэй хамгийн сайхан дурсамжтай амьдралын тэр том одоо үйл явдал руу одоо алхам хийж орж байгаа тэр оюутан залуусын сэдвтэй Нууц амрагч нь бол их их жүжигийн хулангийн дүр дээр анх ажиллаж ирсэн. Чамаг юм гэж өстө бодсонгүй. Ядаж чи тэр хүүхдийг гэмтэлд авч үзүүлчихгүй яасан юм. Чи дараа нь юм тийм болол яах юм? Зүгээр байсан гэж хит хэлүүлэх гээд байгаа юм чи. Тэгээс тэр тэнэл бацаанууд чи мөнгө салах гэж албаар дайруулдаг заяа. Ямар дайрцсан биш. Шүргсэн юм чи. Ах чи ямар амар юм бэ? Чи яаж ингэж хэлж чадчихна? Тэр чи бит хоёрын хүүхдээс ялгаа юу байсан юм? Бэрхшээлтэй зүйл байлгүй яг альва юмд чинь бэрхшээлгүй тий зовлон зүтгэргүйгээр шууд хүссэн сансандаа мөрөөцөндөө хүрдэг тийм зүйл ховорхон штэ. Тэгэхээр мэдээж ямар нэгэн бэрхшээл саадыг даван туулж байж тэр бүхэнд өөрийнхөө хүссэн сансандаа хүрэхийг зорддог. Мэдээж уран бүтээлч бидэнд ялангуяа залуу хүмүүст театрт тэр том театрын өндөр босыг алхаж ороод тэр том уран бүтээлчтэй хамтарч уран бүтээлд орж ажиллах гэдэг бол хамгийн сайхан бахархалтай одоо сайхан зүйл боловч тэндээс бас өөрөө юм сурах, чадахгүй үедээ шантрах, бэлдэх ч юм уу, ер нь яг гэж үжигчин болооч гэж боддөг юм уу. Тийм үед бол байсан. Гэхдээ тэр бол уран бүтээл яг чин сэтгэлээсээ хийх гэж мөрөөдөж энэ мэргэжлийг эзэмшсэн тэр хүмүүсийн хувьд бол тэр жижигхэн асуудал учраас тэрийг бүхнийг даван туулж уран бүтээлтэй ажилтдаг, хамтдаг. Тэдний имлэг асарч хэрэгтэй байна гэсэн. Чи бүр судалсан уу? Манай нутгийн нэг ихчтэнд ажилладаг байхгүй юу? Өө за. Өө нэрээ та айгуул тарина да. Манай сургуулийг 2 жилийн өмнө төгсчихсэн шүү дээ. Манай гэдэг чинь. Манай тий. Чиний над жаргалч арай дэмжиж байгаа юм биш үү? Би нэрийг харсан чи бүр өвдчихлээ. Ахмад уран бүтээлчдээсээ бид сурах зүйл маш их байдаг. Одоо жишээ нь ялангуяа театрт анх орж яхад бүх зүйл сонин содон тэр хүмүүсийн алхаа гიშгээ хүмүүсийн харьцаа
одоо бие биентэйгээ харьцаж байгаа харьцаа болоод уран бүтээлдээ одоо хандж байгаа ажиллагаа, хандлага гихчлэн бүх зүйлийг маш нарийн ажигладаг байсан. Хамгийн анхны тоглолт бас болж исэн. Миний хувьд нэг хөвгчлээ юм санаанд байдаг. Жүжиг 7 цагаас эхэлнэ гэж яхад би 6:30-40 гэж нэг очиж Баатар найруулагчд харагдаж шүү дээ. Бүгдлээ загнуулж ирсэн. Тэрийг одоо би яг нэг оюутныхаа сэтгэлийг ирч гэдэг юм уу те. Оюутан байхад ч бүх юм гээл хоцорч моцорт ийм асуудал байна шүү дээ. Ялангуяа тийм цаг барих гэдэг асуудлаас эхлээл алхам тутамдаа хүн өөрөө өөртөө анхааралтай маш өндөр шаардлагатай ажиллах хэрэгтэй байна гэдгийг би тэгэхэд анх ойлгож ирсэн. Баатар найруулагч намайг тайзны хажууд баг уйлталцаа гэж хэлсэн. Ааснаар найруулагч хаа өрөх гэж явна да? Конор хаан вэ? Чамруу явсан шүү дээ. Аша. Одоо ноён зарлаг гаргаж удахгүй болох их найранд Конорыг өгнө гинэ. Юу гинэ? Аав уу? Гүй чи тоглож байгаа юм шиг. Нүггүй Аша. Энэ үнэн. Экстэд сая ийм зарлаг болохлаа. Юу? 2008-аас 9 оны хооронд Сарны нулимс гэж сериал тоглож ирсэн. Тэр одоо миний яг төгсөөд драм театрт ороогүй яг шинэ залуухан уран бүтээлч. Одоо бодоход бас нэлээд хэдэн жилийн өмнө болчиход л юм л дээ. Мөрөөдөл юм бол хязгааргүй шүү дээ. Хүн юу ч мөрөөдөж магадгүй мөнгө төлөхгүй учраас маш том юм мөрөөдөн шүү дээ. Мэдээж тийм том мөрөөдөж өчүүхэн ч гэсэн тэр мөрөөдлийнхөө захад төхөж очих ч юм уу те. Мөрөөдөл хийж бүтээх юмсан гэсэн зүйл маш одоо зөндөө олон байгаа. Залуу уран бүтээлч надад одоо маш их цаг хугацаа байна. Нас байна. Тэгэхээр одоо жүжигийнхаа уран бүтээл те жүжигчнийхаа мэргэжлээс гадна бас дууны чиглэлээр гэдэг юм уу. Би бас нэг 2011 онд би Соёлын их сургуулийн уртын дуудууд ачаангийг төгссөн болохоор бас дууныхаа мэргэжлийг одоо төлхөө ажиллах санаа юу нь байгаа. Гэхдээ тэр маань бас ажлын завсар заагаараа л би амжуулах учраас бас яг тэд тэгж дуулна гэж болсон. Баталгаатай бол хэлж чадахгүй л. 하다태 요라숨 베레 найруулагч Гамболдын хамбас студийн орчсыг хийжсэн найруулагч Гамболдын улаан дөрвөлжин хэмээх уран сайхны киног дуусгаад удааг байна. Оны өмнө дуусгасан. Тэгээ оны дараагаас ч гэсэн одоо киноны уран бүтээл маань тий одоо уран бүтээлчтэй одоо бүр кино бүрэн дуусах хүртэл ямар ажиллагаанууд байдаг вэ? Тэр бүхэнд оролцоод ингээд явж байгаа. Өө энэ жил өвсний шим арай л иртэхгүй зөө. Ээжтэй хүн өгдөггүй гэж үгтэй. Ийм гэж ямар амт юм бэ? Би өгөөцтэй уулзах ирсэн гин бүхэн байна. Надаас битгий. Чөлөө цагаараа бол ер нь өөртөө ашигтай хэрэгтэй юу байна те тухайн үед уран бүтээл минь одоо дараагийн уран бүтээл би яах вэ? Өөрийгөө тэр богинохон ч гэсэн урт ч гэсэн ямар нэг хугацаанд өөрийгөө хөгжүүлэх юмсан л гэж боддог. Ном унших ч юм уу, хөгжим оролдох ч юм уу. Бас нэг хөгжим оролдъё гэж бодоод байгаа юм. Дунхуугийн ихээр тал. Гоник юунд минь багтаж юу? Доолч нэгэн сэрвч. Хуугийн их гол мөр. Гоник юунд минь богиноч. За үзэгчдтэй болон хамтран ажилладаг уран бүтээлийн хамт нөхөд бас хамт олондоо шинэ намдаа уран бүтээлийн өндөр бүтээмжийн жил байх болтугай. Айл бүр гэр бүл бүр аз жаргалтай эрүүл сайн сайхан байх болтугай гэж хүсэж өрөмөрнө. Ааны зэрлэгээр агалаг хэртэ 3 жил 3 сар 3 хоног эр болох хүнэн хүлийн суусан гүнжийг хөвчин хөгчөн дагуулan явжээ. Тэгтэн чом язгуур угсаа тэнгэр тэн талархан үлж түүнээс нь Монгол уртын дууны шуранхай үүссэн домог оршваа. Тэгэхээр үдшийн театрын болон бас та бүхэндээ таалагдсан байхаа гэж бодож байна.
За зочинтойгоо ярилцлагаа уруулаа үргэлжлүүлье. За Болор уянгийн хувьд одоо энэ 1 сарын 12-нд бас энэ CD-ний баяр болох гэж байгаа билүү? Энэ тохиолдолд бас мэдээлэл өргөж. Тэгээ 1 сарын 12-нд 12 цагаас Hi-Fi Records-ийн төвдлөгөөр дээр CD-ийнхаа нээлт буюу одоо өдөрлөгийг хийж байгаа. Тэгээ энэ CD-ний нээлт өдөрлөг гэхээр одоо нэг худалдаанд гарах өдөр гэж ярьдаг шүү дээ. Миний болохоор бэлгэнд гарах өдөр одоо нэг ч ширхэг CD-г одоо худалдаалахгүй. Энэ бол ямар нэгэн ашиг хонжоо хайх ч юм уу те ямар нэгэн нэр олж авах ч юм уу тийм одоо ашигын бус ажил учраас би одоо энэ CD-гээ одоо бэлгэлэхээр цөөхөн хувийг хэвлүүлсэн. Тэгэхээр 1 сарын 12-нд та бүхнийг одоо Hi-Fi Records-ийн салбар дээр төв салбар дээр хурж ирээд одоо надаас CD-гээ бэлгэнд аваад надтай гоё ярьж хөөрөө зураг хөргөө ахуулаад те бас нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж болох юм аа. Тэгээ та бүхнийгээ урьж байна. Ялангуяа одоо энэ Эрдэнэс гарсны дууг сонсох дуртай хүмүүс одоо тийм ер нь тэр үеийн хүмүүс ирвэл би бол одоо миний одоо цамаг гаргасны бас нэг ажлын маань үрдэн үнэлгээ ч юм уу те илүү дуугийн сонсох дуртай одоо CD-г ханаас олж авахаа мэдэхгүй энэ хүний CD тэр болгон бас худалдаанд байдгүй тэгэхээр бас сонир сонирхолтой өдөрлөг болох байхаа гэж найдаж байна те тэр хийсэн бүтээсэн юмтай хүнийг эргээд сэргээгээд хийч бас сайхан буянтай ажил шүү. Тэр ер нь бол би матаж болохгүй. Тийм буян үлдээл гэж бодсон л да. Тэгээд буян үлдэнэ гэдэг чинь одоо зүгээр цамаг гаргаад хүнд бэлгэлчээр одоо буян биш байхгүй юу? Энэ дөрвөн дууг ерөөсөө тэр одоо дөрвөн дуугаар л тэр хүнийг л амьдруулах зорилготой. Голомтоор ихсэн чамруу би ондол зангирсан зүрхээ чулуу болон шидье. За маш баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө манай өнөөдрийн хөтөлбөрийн цаг хугацаа ерөнхийдөө өндөрлөж хандж байна. Манай уран бүтээлчид орой болгоны хөтөлбөрийн төсөл 5 хүн зориулж одоо өрмийн зурхаа хүргэдэг боломжтой. Болор юунгаа хувьд тэр зэрэг өндөрлөн зурхаа үзэж итгэдэг вэ? Итгэлгүй яах вэ? Тэгээ харанд бас орой болгон эрэлтээ цанхийнхаа одоо өөрийнхөө ордыг гарахыг хүлээж байгаа л цархайгаа хардаг. Би ихрээ ордыг. Тэр өрийн зурхааг хараас бүгдээр хамтдаа цаг гарах мэдээлэл хүлээн авцгаараа. Тэгээ энэ үдшиж бидний таамд байсан үзэж түмэндээ маш баярлалаа. Болор юмхтай баярлалаа. Зочиндоо баярлалаа. Баярлалаа. Хоёр үзэгчтэй баярлалаа. Үзэгчтэй баярлалаа. Таны бас цаашдын ажил үйлс хорон бүтээл өндрөмжтийг үзэж түмнийхээ хүмүүс хүсэж өрөөж байна. Oops.